Хуулийн дээд байгууллага бол мэдээж шүүхийн байгууллага. Шүүх хуралдааны уур амьсгал гэдэг чинь яг хүмүүсийн үнэн илэрхийлэмж гэдэг. Шүүхэд ажиллаж байгаа нь энэ болохоор шударга ёсны төлөө ажилладаг гэдэгтэй бол итгэлтэй байдаг. Яг үнний төлөө хамгийн шударгаар мөн хамгийн чимээгүйгээр ажилладаг ийм мэрэгжил. Сайн байцгаана уу? Намайг Саран төвийн Далай цэрэн гэдэг. Би улсын дэд шүүхийн эрүүг иргэний танхимд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ажилтай. Сайн байцгаана уу? Балбаатарын Насраа гэдэг Монгол улсын дэд шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар 2 дахь жилдээ ажиллаж байна. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол улсын дэд шүүхийн захиргааны иргэний танхимын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга баяр сайхны зэний өдрийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргагүйгээр шүүх хуралдааныг төсөөлшгүй шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангана, хурлын оролцогчдыг эрцгийг авна, танилцуулна, хүсэлт гомдол авна, шүүх хуралдааны зарыг гаргана, иргэний оролцогчд нараас асууж тодруулна, тэдний асуусан асуултад хариулна гэдэг шүүхийн яг л анхдагч иргэдтэй харилцаж байгаа тийм хүн. Өөрийнхөө мэрэгжлийг төсөөлөхдөө шүүх хуралдааны нүүр царай гэж хардаг. Тийм ч учраас бид нар өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаанд ёс зүй, төрийн албан агчийн ёс зүй, хүнлэг сэтгэл, хүн чанар гэх мэт олон сайн сайхан суртахууны дээд хэмжээг үйл ажиллагаанд хандуулдаг ч юм. Ингэж ажиллах хэрэгтэй бол шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэдэг нь гаднаас хөндлөнгөөс харахад шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөж байгаа юм шиг бодголч шүүхийн иргэдэд эрх чөлөөг шударгаар үнэн үгсээр бичдэг. Шүүх хуралдааны тэмдэглэл гэдэг чинь өөрөө баталгаа баримт болоод явж байгаа. Шүүх төр болсон процессыг бид нар баталгаажуулж тэмдэглэж үлдээж байна. Тэгэхээр миний гарын үсэггүйгээр тухайн шүүхийн шийдвэр өөрөө хүчинг болох байхгүй. Өөрөөр хэлэх юм бол шүүх хуралдааны тэмдэглэл нь тухайн шүүхийнхээ шийдвэрийг өөрөө албачуулдаг, нотлох баримт болдог. Дараагийн шатны шүүхэд үнэлэгддэг номер 1 анхдагч нотлох баримталдаг. Бидний хөтлөж байгаа тэмдэглэл нэг бүр дээр хин нэгний амьдрал, хин нэгний хувь тавилан, шударгаас хүний эрх гэсэн энэ нийгмийн тулгуур хатуу сэдвүүд хөндөгдөж явдаг. Мэдээж эрүү иргэн захиргаа бүгд өөр гэсэн онцлог шинжтэй салбар хэрэгтэй. Эрүүгийн иргэний танхимын шүүх хуралдааны нарийн бичгийн дарга байх нь нэлээдгүй онцлогтой. Өөрөөр хэлэх юм бол бусад хоёр нөгөө танхимуудтай ирж байгаа хэрэг маргаанаас илүү хүнд хэрэг маргаанууд сонсдог. Хүн гэдэг амт чинь өөрөө сэтгэл зүрэхтэй. Тэгээд дотоод мэдрэмжтэй. Энд ер нь бол хүн дээр их нөлөөлдөг. Гэмт хэрэгүүдийн тухай, хүмүүсийн сайн муу үеийн тухай. Захиргааны эрх зүй бол нэг талд нь төрийн байгууллага, нөгөө талд нь иргэн аж ахуйн нэгжийн зөрчигдсөн эрх яригддаг. Төр өөрөө оролцож байгаа учраас цар хүрээ агуулгын хувьд нэлээдгүй өргөн тийм учраас судалгааны асуудлыг их яригддаг. Ер нь хүнээс нэг тийм судлаач байхыг шаарддаг. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэдэг ажлыг сонгосон бэ гэхээр уйлжин сургуульд сурч байхдаа шүүгч болох юм хүсэл мөрөөдөлтэй болсон. Тэгээд энийхээ анхны алхмыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга сонгосон байна. Шүүхийн байгууллага тэр дундаа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга бол аль хэдийн боловсролсон, мэрэгссэн мэрэгчлийн хуульч, эрх зүйч нарын тэр ажил албан тушаалтаа мэрэгссэн өмгөөлөх чиглэлээр мэрэгсэн шүүгч нарын хэмжээнд яригдж байгаа тэр асуудлыг яг дэрэгдээс нь сонсож байгаа тийм албан тушаал. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гэдэг нь аль нэг талд харьяалагддаг. Яг үнэн хөндлөнгийн гэрч гэдэг утгаараа миний ажил мэргэжлийн бархууштай талбай. Хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр яг шүүхээс шийдвэр сонсгоод дуусах мөч буюу шударгаас тогтож байгаа тэр орчин миний хувьд бол хамгийн их тийм хүндлэмээр, биширмээр өөрийнхөө ажлыг хайрламар тэр хэсэг болдог. Өөрөөр хэлбэл гин буруутай этгээдэд хариуцлагыг оногдуулаад хохирсон хүнд тухайн хохирлыг нь нөхөн барагдуулж байгаа энэ газар бол ер нь бол шудраг ёсны урлагийн хамгийн том
одоо тайз шүү дээ шүүх байгууллага.